оюутан судлаач тэтгэлэг төлбөрт хамрагдсан оюутнуудад зориулан Лав гаригийн орой 18 цагаас 20 цагийн хооронд лекц ярилцлагыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн лекц ярилцлагын зочноо соёл судлалын ухааны доктор, дэд профессор, зураач, за тангалгай хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. За өнөөдөр доктор маань Монгол соёлын судалгааны уламжлал ба шинэ чиг хандлага гэсэн сэдвээр биднэрт яриа өгнүүлнэ. За тэгээд энэ хооронд та бүхэн бас судалгааны ажилтай холбоотой, багшийн ярьж байгаа лекцтэй холбоотой асуултуудыг сайхан бэлдэж байгаа. Лекцийн төсвөр асууж халуун яриа өгнүүлнэ гэж бодож байна. За ингээд маань лекцээ уншно. Аав жилээ хөдөө төгсөөд тэгээд хөдөөний эргээд очоод ажиллах санаатай одоо нэг хотод дээрээ шингэчихгүй хөдөө ажиллах санаатай ирнэ. За заавал хөдөө ажиллахгүй ч гэсэн хотод ажиллах хөдөөний хүүхдүүд надад өстэй гараа үргэлж харагдчихвол за үлдсэн хотыг бод таах юм байна тийм ээ. Яагаад би энэ тэгээд тэр хичээлийг үзэж байгаад монголчуудын нагцыг шүтдэг ёс гэж зүйлийг ярьжсэн л та. Одоо хүүхдээ ам гэмтэхэд нагцын одоо марны амаагаар домдогч гэдэг юм. Тэгэхээр та энэ тал дээр монголчуудын нагцыг шүтдэг ёсны талаар таны бодлыг сонсгосон. Би хоёрдугаар болохоор тас дом шүтгийн талаар нэлээд сонирхсан болохоор цагаарыг өснө хулаалаа. Та нар өдөг бол би шиг мэдмэнүүд яри намайг авсан унаага та үлээ зогсож байгаа. Юу аний хөлтөд юу ярьж илээсэн таны мэдгүй гэсэн. Тэр шанаа битгий хуулаарэ гэж хэлдэг үг. Энэ өвлийн идэвхийхэд айлт мах гэдэг. За бүтэтэй шивсэн аваач асгачаад маргааш өглөө тэр асгасан шивсэн дээр нь очоод тэр шивсэн дээр юу байна? Маханы мөр байна уу? Эсвэл өснөөс байна уу? Энэ бүхнээр тэр ирээдүйг шинждэг. Нэг тийм шинжээний нэг баг юм. Энэ домын зам үйл дотор явдгийн хүүхдүүд. Тэрийг бол одоо нэг юу гэхээсээ илүү таны мэдхгүй юм тэн дотор нэг байна, бэлэгдэл байна, зөв байна. Зөв бэлэгдэл хоёр ч хоёр шүү дээ хүүхдүүд. Нэг лүгэж ордогч домын чанартай тэр юмыг хийгээд байгаа. Тэгэхээр дом чи явж тэр аяараа Монгол ардын уламжилт ангаах ухаан болно гэх. Ангаах ухаан доо бүгд байна. Одоо тэр соёлын хамтран болоо ангаах ухааны хамтран болоо руу түрүүнд би хэлсэн шүү дээ. Монгол домын юмдаа орчин үеийн ангаахын хамтран болоо гэдэг хүний судлахтай хүрээлэн бүр орчинтой газар дэлхий экологтой нэг толгойж судлах хандлага байна. Энэ хандлагуудын дагуу домыг судлах нь хүний өргөн хүрээнд судлах боломжийг нээж байна. Ерөөсөө л энэ яг зүгээр энэ ухаан эртний шашны цалин шивтлэг гэдэг бидний эртний шивтлэгийн болохоор энэ бол нэг эртний шивтлэг. Дараа нь буддийн шашны үед одоо тэрийг би тайлбарлах аргагүй угаасаа одоо хамаг амьтны тусын тулд болоод тэгээд өчигдрийн 15-ны үйлчлэгэнд чинь тэр их нандин юмыг аялгаутай, хэллэгтэй хүнээс гайхалтай сайхан тайлбарлаж уншлаганд хэлж өгч юм. За юунууд байна? Энэ Монгол ардын уламжилт тоглоом наадгын зүйлд маш их соёл холбоотой байж байна. Алан мэлхий өрнөөл тэгж байна. Алан мэлхийг чинь битүүнд очоод үхрийн хэдэн шагаагаар голын усны булаг усны тэнд очиж нөгөө мэлхийг хүмүүсийн донд яригддаг байсан зүйл байж болно. Гэхдээ иймэрхүү энэ төрлийн тийм хан цагаан ястай хүнээр хийдэг дом шившлэг гэж бас аман цэвэрлэг хичээлээр үзчихсэн болохоор тэгээд энэ хувцас хүнэртэй холбоотой дом шившлэгүүд байдсан болов уу гэдэг ойр судлалын соёлын тал чөлөөний тод номын гэрэл төгөөс гаргасан 3 ботном байсан. Тэгээ би тэрийг бүгдийг ингэж шүүрдэд үзээд ямар